нормоор ингээд өөрсдөө хандж байгаа. Өөрсдөө гэж хэлсэн юм. Нөө анч айгу бат бөх айгу сайн орсон биш үү? Яг нэ. Ингээ квадратик сайхан гөрөвтлээд будаад бүх ор хийжээ. За ингээд цоот их шиг мал зөөч, малын хэмч, сүүний технологич, тэжээлийн технологич нар бол энэ өрөө нэгэд. Эндээс сууж байгаа юм хатаа. За. Манайч бас нэг сумын шилдэг аймгийн аврах фермер сая болсон шүү дээ. Зөө. Сэлэнг аймгийн аврах фермер. Зөө. Энэ ч бас одоо бидний бахархал шүү дээ. Мал, өхөр малын төлөө явж байна. Аймгаас бас оромжуул манай их аврах фермер солоо шагнасан юм байна. За манай их өөрийнх нь албан өөрөө ажиллаа. Одоо төлөвлөлт юмрөө байна. Энд бол одоо нэг бүтээн байгуулалтын ажил түүхэн зургнуудыг бүгдийг тавьсан байна тий. Хоош. Тэр одоо яг жинхэнэ өнөр одоо ах төсөөлт суугаад ажиллаа гэсэн байна. Энд ч юм байна. Тийм байна. Тэгээд одоо хөрүүдээ авч их үеийн зураг байна. Тусланд гарцаад байгаа ч морь онцоо. Сэлэнгийн хөвөн дээр хэдэн үхрээ бэлчээж байгаа юм байна. За ингээд түүхийн зураг. Манай фермерч гэсэн бас ингээд зурга ямархаа аж ахуйн ажил эхлэхээс өмнө аваад тэгээд дуусан багтаа харьцуулаад харахаар их гоё бах тий. Тийм байдаг юм байна шүү. За манай эгийн маань одоо энд ингээд амьдраад ингээ фермер ирэхлээд тэгээ маллаа л ингээ байж байгаа. Тэгээ Улаанбаатарт хүмүүс одоо утаа дүгжрэл дотор байдаг. Тэгэл хотуудын ойл гэж ярьдаг. Ингээ нойлтойгоо дүүштэйгээ гүрүүтэй. Ингээ сайхан тохны амьдрахад одоо хөдөө орон нутаг жаргал байна. Ялангуяа одоо манай Сэлэнг аймаг, Дархан, тэгээд Төв аймгийн төвийн бүсд бол одоо нэрчимсэн мал аж ахуй эрхлээд ингээд фермер эрхлээд ингээд амьдрах үнэхээр жаргалтай байгаамаа ингээд. Саах ингээд. За ингээд манай Сэлэнгийн орж ирэхээр ингээд гоё юм мод нөрцсөн байшинтай. Тэр нэгэд бугуун ивэр энд бас олддог юм шиг байна. За ингээд камен зуухтай. Манай ikс чи ойрон онон ковбой имэлтэй сайхан. За ингээд сайхны хөтөл дээрээс дарсан Сэлэнгийн сайхан сэлэн мөрөн харагдж байна. За ингээд тариачид сайхан ингээд комбайнтай хэвснэхүүлсэн байна. Ингээд өнөөс сэтгэл шүү. За ингээд алтгоон ингээд энд ингээд хоол зуушаа бэлддэг юм байх юм аа. За тэгээд ингээд сухар харахаар ингээд өөрийнх нь хийж байгаа ажил, гадаа ажилчт нь адуун морин ингээд бүх юм байх. Хөдөө ажиллах, амьдрах, өөрийнхөө одоо фермерийг эрхлэх, өөрийн ирээдүйг бүтээх гэдэг бол аз жаргал шүү гэж бас уриалмаар байна. Тэгээд фермерийн аж ахуй хөгжүүлцгээе. Эх оронд мань эрчимцэн аж ахуй гэж болтугай гэж өрөөё.